Тэгэхээр одоо сая Батхааны одоо ард улсын тухай ийм маш сонирхолтой юм ярьлаа. Тэгэхээр мэдээж одоо Батхааны ард улсыг одоо байгуулах шинэ бүтээн байгуулалт хийх ийм ажил бол яригдах. Тэгэхээр энэ талаар та одоо тодорхой зүйлийг өгнө үү? Мэдээлэл байна уу? Хүн төртний хүнд яг одоо 1984-90 оноос хойш одоо 3 дахь эртний үеийн одоо түүх дуусгар болж байгаа ийм зааг үед загсны эртний үе дуусгаруулж бомбын эртний үе эхлэх яг тэр агшинд дэлхий дахин эргэн сэргэн мандах 4 дахь эртний үеийн түүхийг эхлүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Ялангуяа яг одоо энэ коронавирусын тархалт хүн төрөлхтний одоо хувьд маш одоо эрсдлийг дагуулж харуулж байгаа бүх гэмэрлийг одоо өдөөж байгаа нь ч энэ лөө одоо чиглүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар бол загсны эртний үеийг дуусгаж бомбын эртнийг эхлүүлэхийн үйл явцад өнгөрсөн одоо түүхэнд Алтан загсны гэрт байсан Батхааны одоо Алтан орд улсын 3 нийслэлийг баруун Монголд нүүлгэн ирж тэдгээрийн одоо бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон яг одоо бид нар эдгээр одоо 3 хот улсын суурийг тавих ажиллагааг энэ 3 дугаар сард багтаж хоньны гэрт үлдэхээр бэлтгэл хангагдаад байна. Тэгэхээр энэ Батхааны Алтан орд улсын одоо Батул сараа тэгээд одоо Бэрх сараа энэ бол Старый Хэрэм гэсэн ийм 3 хотыг бид нүүлгэж ирээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн түүхэнд бол хар хоромыг одоо нүүлгээд Бээжинд аваачсан мэт одоо ойлгодог болвол энэ удаад бид алтан бомбын оронд алтан загсны орноос нүүлгэж авч ирж байгаараа загсны эртнийг дуусгаж бомбын эртнийг эхлүүлж байгаа онцлогийг харуулж байгаа юм. Тэгэхээр Батхааны Алтан ордын улсын нийслэлийг барьж байгуулахын ач холбогдол нь Балгасан хотынхныг захирахад Балгасан хотоос захирах тэр одоо ижилсэх эрэмб соёл иргэншлийн хувьд одоо энэ Балгасан хотын соёл иргэншлийг захирах ажиллагааг эхлүүлэх онцлогтой юм. Ягаад гэхээр өргөө гэрээс Балгасан хотыг захирах нь яг морин дээрээс одоо захирч үйл хэргийг хэрэгжүүлэхээс одоо бэрхшээлтэй байж зайлшгүй морноос буух үйл явцыг эхлүүлдэг шиг яг ийм үе тохиож байгаа юм. Тэгэхээр Батхан бол Евразийг холовж Их Монгол улсын одоо гол үндсэн үйл хэргийг гүйцэтгсэн. Энэ үйл хэргийг бол одоо 2 дахь удаага эхний удаа Тэмүжин Чингис хаантай 2 дахь удаага бол Өгөөдөө хааны захирамжаар Цагаадаа хааны захиалгаар Гүйг хааны хамт хүч хавсран гүйцэтгсэн байдаг. Ингэж одоо гүйцэтгэхдээ бол тэгэд юу хийсэн бэ? Ер нь Чингис хаан одоо дэлхий дахинд юу хийж гүйцэтгсэн бэ гэдэг асуулт бол хүн болгонд одоо хариулт нэхэгдэж байдаг. Тэгэхээр монголчуудын одоо аян дайныг их гоё тайлбарлсан байдаг л да. Өөрөөр хэлбэл Чингис хаан дайлаар мордож гэж. Дайлаар гэдэг үг бол дайлахаар ямар нэгэн өмнөгийг одоо дайлах хийхээр явсан мэт ийм одоо ойлголтыг өгдөг. Үгийнх нь язгуур утга нь тэгэхээр Чингис хаан бол баруун зүгт Евразийг цэнгэг усаар дайлах, цэнгэг усыг уух ёсыг сахих энэ зарчмыг баримтлах тэр хуулийг одоо сахиулах ертөнцийн зүй тогтлын одоо мөнгөн хуульдаар цэнгэг усыг уух тэр одоо орчин нөхцөлийг бүрдүүлэх, баян бүрдийн тоог олшруулах, шар бүрдийн тоог цөөрүүлэх үйл ажиллагааг бол өндөр уулын бүсэд хийж гүйцэтгсэн. Харин Батхан бол нам дорын бүсэд Гүйг хааны хамт тунгалаг мөрөнгө урсгах замаар одоо бомбын эртнийг эхлүүлсэн түүх одоо яг давтагдах замдаа орчоод явж байгаамаа. Тэгэхээр энэ Алтан ордын улсын түүх гэдэг бол 3 орд улсын түүхийг дуусгаад 4 дахь орд улсын түүхээр хүн төрөлхтний дахин эргэн сэргэн мандах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой. Гэтэл дорн зүгт Хувлаа хааны одоо эхлүүлсэн тэр Юан гүрний түүх бол яг өнөөдөр дахин эргэн сэргэн мандах боломжгүй. Яагаад гэхээр Хувлааг шар морины айс авыг захирах үүрэгтэй томилсон учраас шар морины айс авын одоо үйл хэрэг нь яг одоо болвол зогсон байдалд орж одоогийн энэ Хятадын одоо бэрхшээлтэй байдлаар одоо вирусын давталгаанд орж байгаа байдлаар зогсож байх үед бид баруун зүгээс цэнгэг усны төрөлтөөр Евразид бомбын эртнийг эхлүүлэх агуу боломж олдож үүгээр бид энэ 3 алтан орд улсын түүхийг цоо шинээр эхлүүлэх боломж гарч байгаа юм. Тэгэхээр энэ бол өөрөө маш их одоо
өндөр ёс суртахуун шаарддаг ийм үйл ажиллагаа Батхааны Алтан ордын улсад болвол хизээч одоо ховлын албатууд оролцож байгаагүй. Энэ бол хоёр өөр туйлд явсан үйл явдал учраас би энэ удаад Чухамхүү күн төрлөختний бомбын эрнийг эхлүүлж байгаа үед яг өнөөдрийн Монголын ард түмнийг энэ үйл гэрэгт нэгтгэх гэж оролдоод ерөнхийдөө 33 жилийн турш чадсангүй. Харамсалтай та бүхэн цаашид Батхааны Алтан ордын улсын түүх, өгөөдөө зүч Цагаатай хааны орд улсын түүхэнд үл хамаарах мөрөн голын айс авийн монголчууд болж үлдэх ийм одоо цагийн товонд орчлоо. Ягаад гэхээр бид аль хэдийнэ бомбын эрнийг эхлүүлчихэд байхад та бүхэн яг л 1226 27 оны үеих шиг одоо тангадуулга одоо ингээд загсны эрн үедээ үргэлжлүүлэн амьдарч байгаагаар энэ зөрүүтэй байдал харагдаж байгаамаа.